Энэ хаалганы цаана 6 дахь хэмжээс оршин. Үнэн худлын огтлцол. Гэрэл сүүдэр хоёрын дунд. Шинжлэх ухаан зүрсэг бишрэлийн завсар тоширцыг бол Skywalker. Lobster киног албаар үзэхэд аргу уйтгартай хиймэл хийжээ. Киноны яриа, хөгжим, хүмүүсийн үйлдэл, хит энгийн хиймлэн ердийн зүйлсийг хэлбэршүүлж өгөөдөж дүрсэлжээ. Хөгжим ахин дахин уйтгартайгаар давтдаг. Бас камер бараг хөдөлгөөн амьдрал ямар уйтгартай хэвшмэлийг харуулна. Энэ зочид буудал хоёр хүн гэрлэж гэр бүл болж байж нийгэм төлөөн зөвшөөрөгддөг гэдэг нь бодит амьдрал дээрх уламжлалт үзэлтэй адилхан. Зочид буудлын үйлчлэгчид ганцаараа байхын сул тал ба гэрлэлтийн ач тусыг маш хэлбэршүүлж ойлгуулдаг нь өмссөн хар цагаан хослоос нь харж болно. 45 хоногийн дараа хүнтэй суухгүй бол амтан болно гэдэг нь 45 нас хүртлээр хүнтэй суухгүй бол амтан шиг утга учиргүй амьдралаа өнгөрөөнө гэсэн зөвлөл юм. Хүмүүсийг агнаж хоногоо сунгах нь хүмүүстэй хол ирээдүггүй богино харилцаанд орж өдөр хоногийг аргацгаахын зөвлөл байж болно. Лүүнерүүд нийгмийн шахалтаас зайлсхийж өөрийн дураар амьдрахыг сонгосон хүмүүс юм. Тэд нийгмээс хол зөвхөн байгалийн зүүн совингоор амьдарч байгаа ба эхнэр нөхөр үр хүүхэдгүй тул үүрэг хариуцлага үүрдэггүй. Амтан агнах хөгжим сонсох зэргээр өөрсдийгөө баясгаж амьдардаг. Хөгшин эмэгтэй таарсан хүмүүстэйгээ яриа өдөж дотносхийг хичээдэг. Энэ нь нас явах тусам хамтрагч олох магадлал багасдаг тул аргаа барж эхэлдэг хүмүүсийн төлөөлөл юм. Хамраас нь цус гардаг охин нас залуу учир түүнийг залуучууд сонирхож тэр өөр таалагдсныг сонгодог. Хар үстэй залуу хамраа цохиж цус гаргаж тэр охинтой ижилсдэг. Ирээдүйн эхнэртэйгээ хамт байхын тулд өөрийн дургүй зүйлээ хийж чамаагүй буулт хийж өгч байгаагийн зөвлөл. Хамраас цус гардаг охины найз нь сарилаг. Араас нь залуучууд гүгдэгч тэднийг тоохгүй ясаар насыг бардаг нарциссист эмэгтэй жишээ юм. Халимаг өстэй эмэгтэй дунд насны ба эр хүнд итгэхээ болсон эмэгтэй юм. Тэр олон хүн агнаж чаддаг ба тэр нь түүнд хангалттай байдаг нь бие физиологийн хэрэгцээгээ хангаж амьдардаг гэсэн үг юм. Дэвидийн ахыг алдах нь эрэгтэй хүнд итгэдэггүй зөвлөл. Лоунерууд нь Men Go Their Own Way ба 21-р зууны феминист хөдөлгөөн юм. Гэр бүл салахад эрэгтэйчүүд хамгийн их хохирж үлддэг. Шүүхээр тал хөрөнгөө эхнэртээ өгдөг. Бас хүүхдийг нь ихэнхдээ эхийн тал авч үлддэг. Дэвид ийм учраас аймад руу зөгцсөн баг. Улаан өстэй эмэгтэй нь уламжлалт гэр бүлийн ясыг эсэргүүцдэг. Бисексуал эмэгтэй. Тэр эмэгтэй мөртлөө эрэгтэй хосол өмсдөг. Тэр Дэвид ойрын хараа муу эмэгтэйг зэрэг сонирхож байгааг нь анзаарагддаг. Бас тэр хоёрыг дотн байхад атаархуу янзтай харж тэднийг болиулдаг. Дараа нь түүнийг бүр мөсөн сохолж хайдаг. Энэ бол LGBT феминист хөдөлгөөний үзэл суртал эмэгтэйчүүдийн тархийг угааж сохолж байгаагийн зөвлөл юм. Зочид буудалд зунаас хойш бисекс хүмүүсийг хүлээн зөвшөөрөхө болсон нь улаан өст яагаад аймад руу орсны шалтгаан байх. Is there a bisexual option available? No, sir. This option is no longer available since about last summer. Лоунерууд нь зочид буудал завруу нэвтэрч тэднийг боснуулдаг нь баруунд хүнтэй гэрлэж хүүхэд гаргахгүй хүснээрээ амьдрахыг сурталчилсан үзэл суртал нэвтэрч байгаагийн зөвлөл. Дэвид найзынхаа шинэ эхнэрт түүнээс цус гардаг нь худал байсан гэсэн ч эхнэр нь түргэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Doesn't really bleed on its own. Орчин цагт хоёр хүн гэрлэхэд заавал ижил төстэй сонирхол, зан чанар ба ижил нийгмийн давхаргын байх ёстой гэсэн ойлголт байдагч. Нэгэнд хүүхэдтэй болсон тул тэр хоёр үүрэг хариуцлагаа урдаа тавьдаг. Мөн тэр гурав шоронгийн хоригдол шиг 90 хувцас өмссөн байдаг нь гэр бүлийн гаванд орсон гэдгийг илтгэн. Кинон дээр гардаг бүх хосын харилцаа хиймэл харин Дэвид эмэгтэй хоёрын харилцаад чин сэтгэлийн байдаг. Хоёулаа ойрын хараа муутай гэдэг нь богино харилцаа хайгаагүй. Алсын хараатай зүйл хайж байгаа гэсэн үг юм. He found out that I was short-sighted too. Дэвид нуруундаа тос түрхэж чаддаггүй. Хараа муутай эмэгтэй түн тусалдаг. Дэвид хариуд нь туулаа барьж өгдөг нь тэд бие биедээ хэрэгтэйг харуулна. Сүүлд тэр хоёрын нэг нь хараатай, нөгөөх нь сохорсон ч дутуугаа нөхөх боломжтой байдаг. Гэвч Дэвид нөгөө л заавал ижил төстэй байх ёстой гэсэн ойлголтоороо эргэлзээр кино төгсдөг. Уламжлалт гэр бүлд эхнэр нөхөр хоёр өөрөөр үүрэг хүлээж өнөө үед хүмүүс өөртөөгөө яг ижил заяаны ханаа хүлээсээр насыг барж байна. Кино бол нийгмийн тал юм. Lobster кинонд хүмүүс хамтрагчаа олж чадалгүй гахаа нохой болдог. Зарим хүмүүс зөвхөн гахаа нохой болохгүй тулд хүнтэй суудаг.
Зарим хүмүүс юу ч тоолгүй ганцаараа өөрийн дураар амьдардаг. Тэгвэл жинхэнэ арь гэж юу вэ гэсэн асуулт тавьсан. Энэ киноны ихэнх хүмүүс цагаан арьстай Европ хүмүүс байна. Өнөөгийн баруунд цагаан арьстай хүмүүс гэрэлтээс татгалзаж, хүүхэд төрүүлэлт багасч байгаа нь хүмүүсийн үзэл суртал өөрчлөгдөж, хүүхэдгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааж. Англид 70-аад оноос хойш нэг эмэгтэй хүнд ногдох хүүхдийн тоо эрс багассан. Мөн үзэл суртал, сэтгцийн өвчнөөс олж хизээч хүүхэд төрүүлэхгүй гэсэн эмэгтэйчүүд эрс ихсэж байгаа билээ. Цагаан арьстай эрэгтэйчүүд мөн нийгмийн дарамт шахалтаас олж хүнтэй сухаас татгалзаж ганц бие амьдрах нь ихссэн. Их Британи улсын нийт төрөлтийн 3/1 нь англи биш үндэстнүүд эзэлж байна. Нэмж хэлэхэд Мухаммед гэдэг нэр хамгийн түгээмэл нэрээр тооцогдож эхэлж байна. 2060 он гэхэд цагаан арьснууд Их Британий хүн амын цөөнх болох хандлагатай байна. Британч хэлтгүй Европын орнууд. Хүснээрээ өөрөг хариуцлага өөрлөгөө амьдрах нь өөрт амарч улс үндэстэнд энэ нь аюул үзүүлж буй аж.